хоёлаа судалгаагаа эхлэхэд таны дуугаар хэллээ. За, аж ахуйн нэгжийн Шагнар сүрэнгийн хишиг тогтох бол Аранга аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг буюу Арслан цохооны 6 дугаар гудамжинд амьдардаг иргэн. Тэрээр үндэсний статистикийн хорооноос гаргаж илгээсэн санамсаргүй төвөрт багтсан Арангаан 50 иргэний нэг юм а. Хишиг тогтох мэдээлэл цуглуулагчийн 5 бүлгийн 53 асуулгад хариулж үндэсний баялагын сангийн орлогыг хэрхэн хуваарлаж зарцуулах талаар өөрийн саналаа өглөө. Монгол Улсын засгийн газраас үндэсний баялагын сангийн орлогыг нэмэгдүүлэх хуваарлтыг шударга болгох, зөв зохистой зарцуулах зорилгоор Монгол хүн баялагынхаа эзэн зөвлөлдөх санал асуулгыг улсын хэмжээнд зохион байгуулж байгаа. Аранга аймагт 1-р шатны санал асуулгад санамсаргүй төврийн аргаар 5 төврийн нэгжийн 50 иргэний нэрсийг 100% хамруулсан байна. Үүнээс Улаанбаатар хотод болох дараагийн шатны санал асуулгад хамруулах иргэдийн нэрсийг үндэсний статистикийн хороонд хөргүүлнэ. Ер нь үндэсний баялагын талаар судалгаа авч явж байгаад бас иргэн үнийн хувьд баярлж байна. Тэгээд мэдээлэл бол ер нь их дотоод улам гэдэг шүү дээ. Иргэдийн хувьд бол энэ санал асуулгыг бас 1-2 сонсч яг ойлгох юм байна. Тэгэхээр санал асуулгын маягаар яг энэ амьд харилцаагаар үзүүлж санагдсан. За үндэсний баялагын сангаас нөгөө боловсролт, эрүүл мэндэд за бас тэтгэврийн нэмэгдэлт гэж зориулсан гэсэн тэр дурдгдсан юмнууд бол таалагдсан, боломжийн санагдсан. Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 13 та зөвлөлдөх санал асуулгаараа санал авах ажлыг статистикийн байгууллага гүйцэтгэнэ гэж заасны дагуу аймгийн статистикийн хэлтс дээрх ажлыг зохион байгуулж дуусаад байна. Санамсаргүй төврийн аргаараа сонгогдсон Жаргалант сумын Асаат баг, Тариад сумын Мөрөн баг, Үлзийд сумын Хөшөөт баг, Цэнхэр сумын Алтан овоо баг, Эрдэнэбулган сумын Арслан зохио багийн нийт 50 иргэнээс 2026 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс 4 дугаар сарын 1-ний өдрийн хооронд мэдээлэл цуглуулагч зөвлөлдөх санал асуулгын мэдээллийг асууж оролцогчдод батламж гардууллаа. За зөвлөлт санал асуулгын хуулиар одоо Монгол улс даяас одоо төврийн аргаар иргэдийг сонгоод за иргэдээ зөвлөлдөж шийдий гэсэн юм хуриандаар санал асуулгыг зөвлөлт хуулийг зохион байгуулж байна. Аранга аймагт одоо сонгогдсон иргэдийн орж одоо санал асуулга 1-р шатны санал асуулгыг авч явж байна. За ер нь бол энэ хуулийн одоо зорилго бол газрын баялагын сан орон нутгийн хөгжлийн одоо төлөвлөгөөний дагуу бол зөвлөлдөх одоо санал асуулга явуулах хөлтэй. Тэр учраас одоо иргэдтэй тэгээд одоо иргэдийнхаа төлөөллийг одоо цуглуулж ингээд зөвлөлдөх нь бол маш үр дүнтэй арга хэмжээ болж байна гэж байна. Аймгийн хэмжээнд 2 мэдээлэл цуглуулагч ажиллаж мэдээллийг бүрэн цуглуулж дамжуулсан байна.